Сайн байна уу? Market Shop тавтай мөрөл. Энэ нэвчлэгээр танд Market Shop платформын админы удирдах цонхны ерөнхий интерфейсийг танилцуулъя. Админы удирдах цонхыг зүүн дээд булангаас эхлээд танилцуулъя. За хамгийн дээр байрлаж байгаа энэ салбар гэсэн хэсэгт дэлгүүрийн салбаруудын мэдээллийг харуулдаг. Та шинээр салбар үүсгэх үед энд нэмэгдэж орж ирдэг захиалга, бараа материал гэх бүх мэдээллийг салбараар ангилан харах боломжтой байдаг. За үүний дараагаар захиалга цэснээс та захиалгын жагсаалтаа захиалга үүсгэх болон удирдах бүх үйлдэлийг хийдэг. Бараа цэснээс бараагаа үүсгэх, бараагаа удирдах, бараа материалын үлдэгдлээ удирдах гэх мэт бараатай холбоотой бүх үйлдэлүүдийг хийдэг. За мэдэгдэл цэснээс та дэлгүүртээ ирсэн мэдэгдлүүдийг харах, мэдэгдэл хэрэглэгчтэй илгээх, мэдэгдлийн мессеж болон имэйл ирэхийг цэнэглэх гэх мэт үйлдэлийг хийдэг. Хэрэглэгч цэснээс хэрэглэгчийн жагсаалтыг харах, хэрэглэгчийн удирдах үйлдэлийг хийдэг. Гүйлгээний хуулга цэсэнд таны дэлгүүрт хийгдсэн бүх гүйлгээний мэдээлэл тайлан хэлбэрээр харагддаг. Зээл цэсэнд дэлгүүр өөрийн байнгын хэрэглэгчтэй зээл олгож болдог. Тэр зээлийн жагсаалт энэ цэсэнд харагдаж өгдөг. За тайлан цэсэнд бол барааны, борлуулалтын, захиалгын гэх мэт бүх төрлийн тайланг энэ цэснээс удирддаг. За блог хэсэгт бол вебсайт үүсгэсний дараа вебсайтн дээр блог хөтлж болдог. Тэгэхээр блогийг энэ цэснээс удирддаг. За сүүлийнх нь вебсайт. Дэлгүүрийнхаа вебсайтыг үүсгэх, засах, өөрчлөх бүх үйлдэлийг энэ цэснээс хийж өгдөг. За одоо бүгдээрээ админы голын хэсэгт байрлаж байгаа мэдээллүүдэд танилцъя. Хамгийн ихний унаг харуулж байгаа хэсэг маань дэлгүүрийн ямар багцыг ашиглаж байгаа, хугацаанд хязээ дуусгалаар мэдээллийг харуулдаг. За энэ дэлгүүрийн хувьд 2025 оны 8 сарын 30-нд дуусна. Туршлагын багцыг идэвхжүүлсэн байна гэж харуулж байгаа. За хоёр дахь хэсэг мэдээлэл дээр бол дэлгүүрийн хитвч буюу та Market Shop платформ дээр хитвчээд мөнгөөр цэнэглэж болдог. Энэ цэнэглэсэн хитвчээрээ багцаа идэвхжүүлэх, мессеж ирэхээр авах, имэйл ирэхээр авах зэрэг үйлдэлүүдийг хийх боломжтой байдаг. 3 дугаарт нь мессеж илгээх эрхийн тоог харуулж байгаа. 3 дугаарт илгээх имэйл эрхийн тоог харуулж байгаа. Дэлгүүр анх шинээр нээх үед танд 50 мессеж, 50 имэйл илгээх эрхтэй байдаг. За хоёр дахь хэсгээр бол дэлгүүрийн борлуулалт болон борлуулалтын мөнгөн дүн, захиалгын тоо хэмжээг график хэлбэрээр харуулж өгдөг. Энэ график дээр сүүлийн 14 хоногийн хугацааны борлуулалт болон захиалгын тоон болон мөнгөн дүнг харуулж өгдөг. За 3 дахь хэсэгт яг шинэ дэлгүүрээ тохируулах дарааллыг харуулж байгаа. Та дараах 6 алхмыг хийснээр дэлгүүрээ тохируулж дуусаад ашиглаж эхлэх боломжтой болох юм. За үүний дараагаар дэлгэцийн зүүн дээд буланд байгаа хэсгүүдийг танилцуулъя. Энд тусламж хэрэгтэй юу гэдэг энэ линк дээр дарвал дэлгүүрийн бусад тусламж хэсгийн мэдээллүүдийг бүгдийг харах боломжтой. Дараагийн хэсэг бол энэ хонхны зурган дээр дэлгүүрт ирж байгаа захиалга ирлээ, эсвэл дэлгүүрийн мэдээлэл өөрчлөгдлөө гэх мэт дэлгүүрийн болон хэрэглэгчээс ирж байгаа бүх төрлийн мэдээллүүдийг энэ зэснээс харж болдог. За дараагийнх нь энэ бол дэлгүүрийн тохиргоо хэсэг. За энэ тохиргоо цонхноос дэлгүүрийнхаа бүх төрлийн тохиргоог хийж өгдөг байгаа. Энэ хүрээд дэлгүүрийн админ цонхны ерөнхий танилцуулга дуусаж байна. Бусад дэлгэрэнгүй заавруудыг дараагийн бичлэгүүдээс үзээрэй.